2023-аас 2024 оны хичээлийн жилд сургуулийн менежментийг хэрэгжүүлж, бага ангид минутанд 100 унших, дунд ангид их зохиох, ахлах ангид эссе бичих чадварыг хөгжүүлэх зорилтын хүрээнд өглөөний уншлага болон нэг төгсөгч нэг ном аяныг зохион байгуулсан. 2-оос 12 дугаар ангийн сурагчид өглөө бүр 7-д 20 минутын уншлага хийж тэмдэглэл хөтлсөн. Цаашид багш, сурагчид, ажилчид бүгд өглөөний уншлага хийдэг болох зорилт тавьсан. Ном уншсанаар миний үгийн сан нэмэгдэж илүү төвлөрч сууж чаддаг болсон. Уншдаг хүн урагшилдаг. Ном бол сэтгэхүйн хамгийн шилдэг юм.